Хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн тусламж дэмжлэг шаардлагатай сонгогчдын сонгох эрхийг хангахад үзүүлэх арга зүйн зөвлөмж. Сонгуулийн хэсгийн хорооны ажилтнуудад зориулав. Тулгуур эрхтний бэрхшээлтэй сонгогч. Хөгжлийн бэрхшээлтэй сонгогч асран хамгаалагчтайгаа хамт яваа тохиолдолд та өөртөө нь харилцаа үүсгэхийг чухалчлаарай. Энэ нь тэдний бусдаас хараат бус саналаа нууцаар өгөх болон сонгох эрхээ эдэлэхэд дэмжлэг болно. Таны харилцаж буй хүн тэрэгцэртэй бол та ярилцах, зөвлөгөө, тайлбар өгөхдөө тухайн хүнийхээ харааны түвшинд сууж ярилцаарай. Урьдчилж хэлэлгүйгээр тэрэгцэр тайгийг нь хөдөлгөх, холдуулж тавих, дур мэдэн биедэнд хүрэх үйлдэл битгий хийгээрэй. Тусламж хэрэгтэй эсхийг өөрөөс нь заавал эхэлж тодруулаарай. Тэрэгцэр таяг алхуулагч зэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн нэг хэсэг гэж үздэг тул та тэдгээрт хүндэтгэлгүй хандаж огт болохгүй. Хэрв та тэрэгцэртэй сонгогчийг шатаар өргөх буулгах шаардлага гарвал дараах хэлбэрээр өргөж буулгаарай. Сонсголын бэрхшээлтэй сонгогч. Сонсголын бэрхшээлтэй сонгогчтой харилцахдаа та амны хаалтгүй, нарны шилгүй байгаарай. Учир нь сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн ихэнх нь таны ярьж байгааг амны хайрцгаар ойлгож, баримжаа авах боломжтой төдийгүй таны нүүрний хувирлыг сайтар ажигладаг. Анхан шатны дохионы хилтэй бол давуу тал болно. Хэрв үгүй бол бичгээр харилцаа үүсгэхийг эрмэлзээрэй. Ингэхдээ аль болох товч энгийн цөөн үг ашиглаарай. Санал өгөх зааварчилгааг таниулах зураг дүрс бүхий самбар нь сонсголын бэрхшээлтэй сонгогчдод ойлгомжтой хялбар байх болно. Хэл ярианы болон оюуны бэрхшээлтэй сонгогч. Хэл ярианы болон оюуны бэрхшээлтэй хүн ярих гэж хичээх тусам сандарч булчнан чангардаг. Иймд тэдний яриаг хүлээцтэй сонсгоо илэрхийлж яаралгүй ярихыг зөвлөөрэй. Тэднээс асуулт асуухдаа тийм үгүй гэж хариулах боломжтойгоор тооцож асуугаарай. Та асуусан асуултынхаа хариултанд эргэлзэж байвал өөрийнх нь хэлсэн үгээр эргүүлэн баттгаж асуугаарай. Сонгогчоос заавал асуух асуулт, зайлшгүй өгөх мэдээллийг зураг, дүрсээр урьдчилан бэлтвэл харилцахад хялбар байх болно. Харааны бэрхшээлтэй сонгогч. Харааны бэрхшээлтэй сонгогчтой харилцахдаа нэн төрөнд та нэр, ажил, албан тушаалаа хэлж, ямар зорилгоор уулзаж байгаагаа танилцуулаарай. Та тусалцаа үзүүлж хөтөж хийх бол харааны бэрхшээлтэй хүний хажууд хагас алхмын өмнө зогсоод тохооноосоо бариулах эсвэл сугдах хэлбэрээр явж туслалцааг үзүүлээрэй. Энд, тэнд, ийшээ, тийшээ гэсэн үг ашиглах нь харааны бэрхшээлтэй хүнд туйлын зохимжгүй гэдгийг сайтар анхаараарай. Хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн тусламж дэмжлэг шаардлагатай сонгогчийн төрийн үйл хэрэгт оролцох, сонгох эрхээ хэрэгжүүлэхэд санал өгөх үйл явц нь саадгүй, хүртээмжтэй байх нь чухал төдийгүй сонгуулийн хэсгийн хорооны ажилтны үр дүнтэй дэмжлэг чухал юм.